Бид чиглэл компанийн асарт хүрэлцэн ирээд байна. За энэ компани бол нийтийн хоолны галтгооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани байгаа. Тэгэхээр та бидэнд яг Чингис Бондоос ямар хэмжээний санхүүжилт аваа төсөл өр өгч хийсэн талаар танилцуулах уу? За баярлалаа. Манай бол хүнс нийтийн хоолны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. Чингис Бондын хөрөнгөөс бол манайх 520 сая төгрөгийн санхүүжилт авсан. 760 сая төгрөгийн төсөл үүснээс 30% нь өөрсдөө санхүүжүүлээд үлдсэн 70% нь бол Чингис Бондоос авсан. Төсөл аваад ажлынхаа байрыг бариад үйлдвэрлэлийн зорилттой тоног төхөөрөмжийг оруулж иж ухсраад нэмж өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа өөрсдийнхөө хөрөнгө оруулалттай хамтруулаад өөрсдөө нэмж хөрөнгө гаргаад ингээд тоног төхөөрөмж үйлдвэрийн 100% ажилтнаар болсон. Манай компани 26 жил болж үүсгэн байгуулагдсан. Тэгээ одоо 23 дахь жилдээ бол Чингис Бондоос зээл авсан. Тэгээд үйл ажиллагаа маань одоо хэвээ явж байна. Зээл аваа санхүүжүүлснээр бол дотоодын бараа үтэг дотоодын хэрэгцээг бол 100% хангах ийм хүчин чадалтай үйлдвэр байгаа. За манай гол дотоодын хэрэгцээ бол сургууль цэцэрлэгийн галтгооны тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм хэрэгцээ байдаг. Бид Чингис Бонд зээл аваад үйлдвэрлэлээ бариад бүх юмаа бэлэн болгосон ч төрийн тендерийн худалдаа болтонд тендерт бол бараа бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй байгаа. За энэ нь бол цаанаа бас л импортын барааг авдаг зуршил нь бол арилжаагүй. Аж үйлдвэрийн яамнаас бол үйлдвэрчдийг дэмжих жил болгоод бүх яамдын тренерийн бичгээр сайд нартай хамтарч одоо санамж жижигт гаруй сураад ингээд дотоодын үйлдвэрлэлийг 2016 оны борлуулалт тэмцээн зарлаад Эрдэнэт сайд бол үйлдвэрлэлийн тухай бол маш сайн ажил хийж гисэн гэдэг нь засгийн газрын бараа худалдаж авах бараа бүтээгдэхүүн жагсаалтыг гаргаж гисэн. Тэгээ хууль зүйн их орчинд бол их хурал засгийн газарт бол хууль зүйн бичгээр нь 100% бүрдсэн боловч яг хуулийг хэрэгжүүлэх шатн дээрээ бол энэ нь одоо нэг одоо биелэл олж чадахгүй байна. Босод одоо хувийн хвшлийнхэн буюу сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс бол манай бүтээгдэхүүнийг худалдаж авч байна. За бас манай талхны мавны үйлдвэрлэлийн хүмүүс чанарлагын тогоо, хүйн бов чанарлагын тогоонуудыг авч байгаа. За ер нь бол тэгээ босод одоо цэвэр усны сав буюу бусдын захиалгаар үйлдвэрлэж байна да. Эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөд үйлдвэрлэж байна. Эмнэлгийн зориултын зарим тоног төхөөрөмжөд үйлдвэрлэж байна. Захиалгаар ингээд үйлдвэрлэлүүд явж байгаа. Нийтдээ 40 гаруй ажил ажиллагчтай. Үйлдвэрлэлийн хажуугаар импортын барааны худалдаа эрхэлдэг. Тэр бараа импортын барааны бизнесийн ашигаар энэ үйлдвэрийг авч явж байна. Тэрнээс бол тэргүүгээр зангаараа бол яваад ийм одоо борлуулалт байхгүй үед бол энэ үйлдвэрлэлүүд хөгжих муутай. Яг ингээд доктортой борлуулалттай, доктортой зах зээлтэй, доктортой үйлдвэрлэл нь явагдаж байгаа юм бол үнэхээр одоо технологийн сайжирна, үнэн хямдарна, ажилчдын цалин сайжирна. Энэ утгаараа бас одоо амьдралын түвшин сайжрах ийм давуу талууд тайлтай өгнө бол. Та тендерт оролцож үзвөө? Яагаад импортын барааг илүүд үзэж байгаа юм бол тэр шалтгаан юу байгаа юм бэ? Би одоо 3 жил дараа улсын соёлын хэлтгээр тендерт орж байгаа. Тэр тендерт ганцхан компани ялдаг. Зүгээр л ерөөсөө 3 жил дараалан хоёр компани байнга ялж байдаг. Хоёр төрлийн компани. Тэгээд тэр бол мэргэжлийн биш зүгээр тендерийн компаниуд ажил сонирхлын зөрчилтэй. Тэгэл ойлгомжтой шүү дээ. Тэгээд одоо тод хийсэн бараа бүтээгдэхүүн борлуулалт байхгүй, Батцын засгийн газрын бараа бүтээгдэхүүн нийлүүлж тэр нь зүгээр чанар стандартын шаардлага хангахгүй. Зүгээр хар ухаанаар ойлгоход бидний одоо автомашины гараж хийдэг гаражийн хаалга хийдэг тийм хар төмрөөр хийсэн дагаа гэдэг сургууль цэцэрлэгийн галтгойг өгч байгаа шүү дээ. Тэгэхээр чи Монголын ирээдүйн хүүхд багчуудын эрүүл мэндийн эсрэг энэ ч баг гэмтэрэг байхгүй уг нь бол одоо л юм алиг алдаа тоохоо гэж байж байгаа. Энэ бол цаанаа тийм зочтой. Боловсролын яамны удирдлагуудад энэ талаар хандаж үзсэн үү? Байдлыг мэдээсэн үү? Тийм бид яг сангийн яамд нь Монгол гаргасан энэ чи бүгдээрээ ингээд бүр сангийн яамны компанийн эзэн, боловсролын яамны компанийн эзэн бүгдээрээ ингээд эзэнтэй бүр тойрчин сүлжээтэй. Энэ бол тэгээд нэг яг үний сонгуулийн мөнгө хийгээл
Тэгээд нийлүүлж байгаа бараа нь үнэхээр чанартай, техникийн тодорхойлолтод тэнцсэн байгаа бол болно. Хамаа хэнэмж нийлүүлж болно. Тийм биш байхгүй юу? Яг бодитоор ингээд одоо жишээлх юм бол тендерт нийлүүлэх бараа нийлүүлсэнд ингээд өөр үзгэлж гаргаж болно. Тэгээд бүр ийм учиртай шүү. Тэгээд бол ингээд цаанаа ингээд ашиг сонирхлын зөрчилтөө ийм ухаа байлаар бизнес явагдаж байна да зүгээр мөнгө олж болно. Тэгээд төвхтэн төлөөх муухай юм хийж байгаа юм. Та үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ талаар илүү дэлгэрэнгүй танилцуулаач. Яг хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Манайхад яг өөрсдийнхөө ер нь хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тохируулаад 20 нэр төрлийн бараа үйлдвэрлэдэг. Энээс болон 7-8 нэр төрлийн бараа манай гол нэрийн бараа байгаа. Байнга үйлдвэрлэж өөрийнхөө салбарт борлуулж байгаа. За энд бол одоо сургууль зохицуулалтын хүүхдийн галтгаан зориулагдсан нэгдүгээр хоолны тогоо сүү өөрөөр ус бослох, хариуцахгүй юу, жимсгэн чанах гэх ийм олон үйлдэлтэй галтгаан тогоо байгаа. Би энэ тогоогоо өөрөө 10 жил ноцодж зохион бүтээгээд Монгол улсын би шинэ бүтээлийн гэрчлэгээ авсан. Энэ бүтээгдэхүүнээ Монгол улсын шилдэг зохион бүтээгдэхүүн. Энийгээр ингээд тууштай яваад энэ хийсэн бүтээгдэхүүнээ Монгол улсын брэнд бүтээгдэхүүн болгочих гээд энийг хүний хэрэгцээг хангаж чигээд ингэж яхад төрийн төшөмөд нь энэний дэмжихгүй. Тэгээд стандартын шаардлага хангахгүй хятад улсын засгийн газрын бодлогыг дэмжиж ингэж уяагүй загнаж байгаа нь үнэхээр харамсалтай. Тэгээд хажуугаар энэ одоо энэ байна дөрөв шүлтэй загтгаан биш доорон дөхөө хөхтэй гэдэг энэ байж байна. Бас сургууль засгийн галтгаан зориулагдсан. За төрөл бүрийн нэржин давчинтай бэлтгэл ширээ байгаа. Энэ бол махны үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд, бүх төрлийн хүнсний зориулалтаар хаанч ашиглаж болдог. За хэвийн ба буюу чанлагын тогоонууд манай дотоодын үйлдвэрийг маш худалдаж авч байгаа. Дамаа цагаан сарын үеэр бав орчны бол оргил цаг үе. Энд маш худалдаж авч байна. За газын билетгэнүүд бас байна. Бүтээгдэхүүн хурдан болох. За 1-2-3 ширмтэй цагтгаан бишингүүд байгаа. Цэвэр усны нөөцийн савнууд байна. Туслангуудаар хэрэгэлдэг. Одоо сүүлийн үед өндөр байшингууд чинь усныхан даралт хүрэхгүй дээр усныхаа савыг нөөцлөдөг болсон байна шүү дээ. Тэгэхээр усны нөөцийн савнууд байна. За тэгээд энэ сүү савлах ааргуулын төрөл бүрийн хэмжээгээр хэвлж гаргах ааргуул хатаах гэх сүүлийн үед бол бас тийм өдөө аж ахуй сүүн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг жоохон сонирхож хийж эхэлж байна. Тийм үү юм. Яг танаатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хичнээн аж ахуй нэгж байдаг юм болов. Мэргэжлийн 5-6 компаниуд байгаа. Бас ийм үйлдвэрлэдэг бас компани бас байгаа. Бас гаднаас импортоор оож ирдэг компаниуд байгаа л да. Тэгээ энэ мэргэжлийн гэхэд эмнэлгийн тоног төхөөрөмж, энэ хүнсний тоног төхөөрөмжийн юм дээр бол бас мэргэжлийн компаниуд үйл ажиллагаа явуулах нь зүг байдаг л да. Тэгэхгүй бол мэргэжлийн бус компаниуд бараг тоогоолгүй тоогоо гэж байгаа болохоос яг үүндээ ямар юм хүнд өгч байгаа гэдэг бас ойлгохгүй ч бас магадaltaй л да. Мэргэжлийн бос учраас энэ юм уу заал гэдэг. Тийм дутагдал бас байна. Өөрөө ямар мэргэжилтэй бэ? Би яг энэ мэргэжлээ гэдэмсээд одоо би 36 жил болж байна. Яг энэ мэргэжлэр би 1979 онд сургууль төгссөн хойш яг энэ мэргэжлэрээ ажиллаж байна. Тэгэхээр би яг энэ мэргэжлэрээ бол одоо үндсэндээ тогоо гэдэг юм уу хүнсний төрөлтэй тоогоог бол судлаач мэргэжилтэй, засварчин мэргэжилтэй, үйлдвэрлэгч, борлуулагч бүх талынх нь дэжүүрийн мэргэжлийг эзэмшсэн. Одоо 36 жилийн хугацаанд. Тийм учраас энийхэн төлөө тууштай мэргэжлийн хүн учраас энийхэн төлөө бол би сэтгэл өвдөж зовж авдаг л да. Араа болохгүй мэгээд хахад үүндээ сэтгэл өвдөж яах юм шиг. Нийтийн хоолны салбарын тухайд ярих юм бол одоо бараг байшин болгоны доорх 2-3 хоолны газар мөн томоохон зоогийн газрууд ч гэсэн маш олон байна шүү дээ. Тэгэхээр яг энэ зах зээлийн багтаамж нь ямар байдаг юм болоо? Ер нь зах зээлийн багтаамж бол одоо хамчихсан. Манай тэгэхээр нийт хоолны одоо үйлдвэрлэлийн ресторан хоолны газрууд бол бүр дээд зэрэгтэй хүртэл хансан. Одоо бол энэ түрүүчийн хоолны газрууд одоо хамар болоод бууж шít. Бүтээгдэхүүнээ хийж чадахгүй байна. Орлого олохгүй байна, төрөөсөө төлж чадахгүй байна гэдэг одоо хуучин томд төхөөрөмж авах уу гэсэн ийм асуудал нэлээд хурж ирж байна. Одоо ресторануудыг зарыг гэсэн ажлын байрны төрөөс үн бол хямдарч шít одоо ямар борлуулалт байхгүй. Хаагүй бүгд борлуулалт байхгүй. Ийм л байна. За тань баярлалаа. Нийлэн далангуй ярилцлаа. Амжилт хүсье.